болж байна. За ууртай хөөсрөө. Ууртай багш юм болтой. Ийм. За нэг юм бодлого байна. Нэг амархан явснаад тэгээд амжуул дараа нь дахиад дунд зэрэгч юм уу? Тэгээд явал та. За дискретийн багшуул амар ууртай. Нэг ангид хичээл орж байгаа. За 30-аад хүүхдтэй юм байна. Айгу юу тэр анги нь айгу цахилгаан муутай байхаар нь нөгөө багш нь иймэрхүү юм байна те. Яг амьдрал дээр байдаг юм байна. Ингээд цахилгаан муутай гэдэг чинь хичээлдээ явахгүй байгаа юм байна л да. Тэгэнгүүт ингэсэн юм байна. Ямар нэг тооноос цөөхөн оюутан ирвэл одоо хэд чинь те 10-аас цөөхөн оюутан ирвэл хичээл орохгүй гэдэг тэгсэн юм байна. Хичээл эхлэхэд 10-аас ч гэдэг юм уу те доош оюутан байвал гэдэг нэг босго тогтооцсон юм байна. Энэ халах жаа. Тэгээд за arrival time гэдэг чинь on time заавал ч үгүй. За ирсэн хугацаа нь 0-оос бага үе тэнцүү байж болох юм уу? 0-оос их байна. Яг цагтаа ирсэн улсууд бол arrival time гэдэг нь тэгээд бага үе тэнцүү байх юм. Яг жоохон өмнө ирсэн улсуудыг хасахч байд юм уу те тэгж таах юм. Тэгээс их гэдэг нь хоцорсон улсууд. За ийм юм байна. Тэгээд ингээ бодлого ойлгохчул тална гэдэг байгаа шүү дээ. Оюутан болгоны ирсэн хугацаа, саяны хугацааг өгсөн болвол дээр нь бас нөгөө босго оноогоо өгсөн болвол босго хугацаагаа өгсөн болвол хичээл орох уу юу гэдэг яаг. За 5 оюутан байсан энэ хасгатаанууд өмнө ирсэн 0-тоо яг цагтаа ирсэн энэ хоёр цаана хоцорч ирсэн. К гэдэг нь бодвол нөгөө 3-аас юу тэгээ 3 оюутнаас иш үлээ. Few цөөн байвал тэгээ 3-аас цөөн байвал гэхэр чинь цагтаа ирсэн нь яг 3 юм байна тий 2 3 тэгэхээр бол ажил юу хичээл орох юм байна гэдэг. За нэг юм хөө. Хүн ч одоо яасан дэндүү амархан бодлоо. За ингээд явсаа. За энэ нэг иймэрхүү юм тий массив дээр байгаа тоонол тэгээс багууд ирсэн үг. Сөрөг байвал ирсэн гэсэн үг. Эерэг байвал хоцорч ирсэн гэсэн үг. За тэгээ нэг юм функц бичих юм аа. Функц нь yes гэдэг утга учаанаас л no гэдэг утга учаанаа. За К гэдэг нь нөгөө босго массивтайгаа хамт өгөх юм. За ингээд ерөнхийдөө бодлогоных нь формат. За нэг оролтын формат байна. За дээр нь энэ оролт нь их олон оролттой байна. Олон иймэрхүү тестүүд орж ирэх юм байна. Т гэдэг 10 хүртэл тест орж ирэх юм байна. За тест болгон дотроо N, T, K-тай, массивтай. За энэ нэг бүтэн тест явж байна. Хоёр тест байгаа. Эхнийх нь 4 тоо 4 оюутан байгаа. За ингээ 2 нь хоцроод 2 нь артлынх нь энэ 2 хоцроод энэ цагтаа ирсэн. Тэгтээ 3-аас 100 байвал ямар сони. За энэ эхнийх нь тест нь энэ хоёр дахь нь болохоор 4 2. Энэ ч юм шиг байна. За. Ямар ач юм. За 4-2 энэ тест бол болж байна те. Энэ дээр 4 оюутан байсан 2-оос 100 оюутан ирвэл хичээл орохгүй. 2-оос 100 чинь 1 гэсэн үг. Юу гэсэн үг. За тэгсэн чинь энэ дээр энэ цагтаа ирсэн нэг оюутан байна. Энэ хасгатай чинь бас өмнө ирсэн гэсэн. Энэ хоёр гайгүй ирсэн. Тэгээ 2 болцсон чи яг 2-той тэнцвэрсэн чинь нөгөөлөгдсөн юм байна. Тэнцүү байвал бас нөө орохгүй байх та. 2-тоогоо. Тэр нь хааж байгаа. За үгээрээ бол энэ дээр бичсэн 3 оюутан ирсэн тэгсэн чинь сүүлийн 2 нь хоцорсон 3-тай. Энэ дээр 3-тай тэнцүү хот эслэгдсэн байна. Энэ дээр яга 2 гэсэн чинь нөө болчихоо. За энэ жоох нооттой юм байна. За энэ ч гэсэн 4 оюутан ирэх ёстойгоос 2 нь хоцроод 2 нь ирсэн. Өөрөө бол 3-аас 100 оюутан ирвэл орохгүй гэдэг байгаа гэсэн чинь энэ дээр yes гэсэн байна. Энэ за тайлбарыг харъя. К-т 103 гэдэг эхнийх дээр нь дор хаяж 3
дор хаяж энэ амар алдаатай бодлого нь тий. Дор хаяж 3 оюутан ирэх ёстой гэчээд 2 нь ирсэн гэдэг яг. Тийм болохоор хасхуур хасныг 2. Тийм болохоор canceled гэхэр чинь нөө болох юм шүү. Энэ үг нь тийм эсрэгээр юм болов. Юу гэсэн бэ тэ? Анги нь орох, хичээл нь орох бол yes гэвчтэй. Ч одоо хаашаа. Yes үгүй бол no гэвчтэй. Yes юм уу no? Canceled байвал yes. Үгүй бол no юм байна. За. Юу яах юм нэг хичээл тарсныг нь yes гэдэг юм шүү дээ. Орохгүй гэдэг нь орохгүй юм уу гэж асуусан юм байна. Тэгэхээр yes гэд байгаа юм байна. Энэ дээр ч гэсэн 3-аас 100 байвал 3-аас 100 3 гэдэг босхта 2 нь хоцорсон 5-аас 2 нь хоцроо 3 тий. Тэгэхээр 3 гэсэн чинь yes бас cancel гэж байгаа юм. За тэнцүү байвал cancel гэх юм байна. Тэнцүүч байсан гэж нөгөө босго онооны хаваар жоохон асуудалтай юм. Яг босго оноотойгоо тэнцүү оюутан ирүүл яах вэ гэхээр босго минут гэх юм уу тий. Тэрнээсээ тэнцүү байвал бас л нөгөө yes л гэх юм байна. Хичээл орохгүй юм байна гэж ойлгож байгаа юм байна. Тэгсэн чинь энэ дээр орохгүй гэдэг ингэж байгаа юм байна. Тэгснээ 2 дахь дээр нь кан 2 байсан. Дор хаяж 2 оюутан. Юу лээ. 0 хасныг 2 ирсэн. Тэгэхээр орно л гэдэг. Юм хачин. За. Ийм хачин бодлого заримдаа энэ зохиогчны ийм хачин юм хийдэг. Яг энэ дээр ингэл юм нэг юм код өччихэд тэгээд энэ мэдгүй шүү дээ бид нар яг катагаа тэнцүү үед яах нь мэдчихгүй байна. Тэгээд кагасаа их үе тэнцүү байвал yes гэчээд чи юу их үе тэнцүү байвал no гэчээд ч юм уу явуулчаад тэгээ болохгүй зарим тестэн дээр алдаад байвал тэр нөгөө эрс их байвал ч гэдэг юм уу те нэг ганц хоёр явуулах юм байна. Тэгж үзэх юм шиг байна. Амар ноото юм. Ачим энэ өгүүлбэр дээр нэг 3-тай тэнцүү байсан те тэгснэ yes гэсэн. Энэ дээр 2-тай тэнцүү байсан чинь no гэсэн гин ноото юм. Шал ноото болгон. За. Бодлогон дээр сүлд нь юу өгч болдог? Бодоод тусчингуудаа ямар шүү бодлого байг вэ? 5 од өгөхгүй л бодлого байна. Өгүүлбэр нь өөрөө дотор алдаатай ч юм ааш. За юу ч гэсэн ингээд цаана тестүүд байгаа юм болвол бид нар ийм нэг юу өччих та. За цэвэр C дээр явж байгаа нэгдүгээр бүрийн байгаа гэдгээрээ те C нэмэх энтрийг бол тэгж жаад өөртөө биеэд дагаад үзэх хэрэгтэй баг. Тэр нь арай дээр те яг та нарыг үзчихсэн C дээр бол ингээд бичиж болно. Main функцээ бичээд өгсөн тэр темэг нь бол уншиж байгаа. Бид нарт бол яг нэг тест аваад элдээ хоосон займаг нь устгаад нэг тест аваад тэрийг дамжуулснаа. Тэр тестийн өгдөл дээр NK2 өгдөл, массив нь өгдөл. Тэрэн дээр yes хэм нь өг гэх юм уу гэдэг иймэрхүү юм байж байгаа. За, бодлогын үйлбэр нэм. Одоо яах юм? Яах вэ гэж. Одоо тэгээ тоолох л баг. Тэ нөгөө нэг хідэн тэр босгоос их байна байгаа юм гэдэг. Энэ бас нэг юм байна. Яг ингээд хараад ахах хач юм. Энэ ингээд дандаа өсгөөр юм шиг өгдсөн байна те. Тэгэхээр нөгөө өгдөл дээр тэр нэг массив элементүүд яах юм бэ гэдэг. Яг ийм дараалал ирэх юм уу юу гэдэг. Input format гэж юм байна те. Энэ дээр тэгэхээр integers гэчээд яг тийм энэ тоонууд нэх өсгөр ирэмблэгдэх гэсэн байхгүй юм байна л да. Тэгэхээр энэ нэг тийм муухай аргаар яасан юм шүү. Дандаа өсөд байна уу? Энэ хүү штэ хасах нэг гэчээд хасах 3 гэж буураад дахиад 4 2 гэхээр яг тийм өсөх дараал байхгүй маань. За ирэмблэгтэйгээр орж иж байгаа. Тэгэхээр яг одоо тэгэл ингэл гэсэн үг. Зүгээр fort жоо гэх тээ. Манай массив чин дотроо нэг 1000 элементтэй. 1000-тэйгээр for гүхэд яахчгүй те 1000 л одоо удаа шалгано. Бид нарт нэг 100 сая ганц дан for байвал 100 сая гүхэд гайгүй. Тэгэхээр зүгээр гүгэл юунаас бага үе тэнцүү тоолол нөгөө нэг кагаас нь те тэгэл яах юм бэ? Хит байна уу гэд. Late гэнэ яг кагаас гэнэ. Нөгөө нэг юунуудаа тоолол хасгуудаа тоолол тэгээ 0-оо оруулах уу юу гэж нэг тоолол тэгэл явчих юм байна. Тэгэхээр яг зүгээр нэгчээснаа ч одоо баг 5 минут бичихсэн юм шүү. За массив нь ороод ирсэн. Тэр нь тэртэй. Тэгэхээр энэ нэг юм. За ингэж бичдэг болов. 0-оос ахуулаад энэ к нь бол к-гаар орж ирж байгаа аргумент дээр
манай ярьж байгаа K энэ A count гэдэг нөгөө нэг тий A massive-ийн урт нэм шиг байна. Тэгэхээр ингэж A count тий. Тэгээд даяа нэг жисна massive-аар гүйж байгаа гэсэн. Ингээд загчаар ороод ирсэн massive-г яг зүгээр дөрвөлжин хаалтаараа явчих болно. Одоо юу гэсэн бэ? Хэрвээ чи нэг арай өөр явтаад өглөө. Хэрвээ A-гийн idle element нь за тэгээс баг байвал гээд нэг тоолчих. Болохгүй сүлд нь тэнцүүгээ нэмнэ. Ийм байх юм бол нэг юм тоолно. Тоолох юм амарч. Нэг хідэн шиг тийм цагтаа ирсэн нөхдүүд байна гэж тоолох ёстой шүү дээ. Тэр нэг төлөө. Энэ бол ер нь Францын үнцний лав шиг юм болоод байна шүү дээ. Тэгээд ингээд. За. Тэгснээр сүлд нь юу яаш та? Тоолсон чинь тэд байсан гээд. За чи үлээ. Цагтаа ирсэн гэдэг чинь ер нь энэ бас ороод байгаа шүү дээ. Өгүүлбэр дээр. Энэ дээр нэг асуудал яг зүгээр гол нь цагтаа ирсэн хүмүүсийн тоог нь К-тайгаа харьцуулахад л нэг юм байгаа. Тэгээ тэнцүү байвал яах юм гээд. К-гаас дор хаяж К биш юу вэ? Нөгөө тийш харсан гэсэн. К-гаас их үе тэнцүү байвал цагтаа ирсэн хүмүүс яамаа. Тэгвэл одоо yes гэж буцаад өгч юм. Энд чинь нөгөө маш юу вэ? String буцааж байгаа шүү дээ. Char-ын заагч гэхээр тэр буцаа yes гэж буцаагаад үгүй боллоо та тий. Үгүй бол одоо тэгэл no гэж. За no-гуудын yes no-гуудын юу нь бас ядраа. Жижигнэр өчж байна. Бүгдийн томор өчж байна тий. Жижиг. Эхний үсгэн том юм гэдэг. Заримдаа тэгээд тэрэн дээр алдаа аваад гэдэг юм. За ингээд ийм болчингуудаа нөгөө жижиг тест дээр явуу дээ. Наадлын өгүүлбэртэйсэн хоёр тестийн дээр байна. За. Нөгөө нэг тэмдгийн тал өгүүлбэр дээр байсан тест явуулаа. No гэд манай хоёр тест хийж байгаа юм тий. Манайх эхнийхийн no гэд юу ч гэсэн хоёр. Энийг yes гэж авах хэрэгтэй л. Энэ чинь юу шүү дээ. Нөгөө буруу бичлээ тий. Cancelled живэл yes гэх хэрэгтэй тий. Тэгэхээр одоо манай нөгөө нэм чаачсан. Энэ нөгөө бас ингээд энэ логик юмд их ядаргаатай. Хэрвээ ийм олон оюутан цагтаа ирсэн байвал юу штэ тий. Хичээлээ явна штэ. Тэгэхээр хичээл явах нь айгүй муухайгаараа ингэж бичээд хичээл орхоо байвал yes гэж хэрэгтэй байна. За яг сэргээр гарсан юм шиг тий. За ингээд нэг явуулаад үзье. Одоо нэг гарч болох юм дээр юу л байна? Ямар юм бэ? Их үе тэнцүү нөө тэнцүү гэж нөхөр явах нь үгүй. За ганцхан тест юм шүү дээ. За энэ дээрээ явцсан. За болчих юм бол гэдэг. Энэ дээр чи нэг тийм яг хоёртой байсан те. Энэ дээр жишээ нь 2 хүн цагтаа ирсэн гэсэн чинь 2 болоод no гэдэг чинь орноо гэсэн үг те хичээл. Yes гэдэг нь энэ яг өчсөн. Тэгэл яг оюутнууд ч нэг ямар ч үеийн оюутнууд тэгэл хичээл орохгүй гэвэл yes гэж ашигладаг юм байл. Тэгэхээр ингээд хараад байгаа. За одоо хамгийн юун цаатлын тестүүд те нэг 10-аад тест байгаа. Тэр лөө явууллаа. Тэг болсон юм тий. Ерөнхийдөө жоохон тийм үйлбэр нь нэг сонирм мөртлөө гайгүй юм байна. Ганцхан тестэн дээр яачих чадвар болчиход байгаа юм шүү дээ. За энэ их амархан дуу бодлого байлаа. Энийг таснаа.